Бүгд нь энэ өдрийн мэнд ингээд бүтэн пиццахаа 4-р дугаарт тавтай морил. За яаж хийх арга маань яг өмнөхтэйгээ адилхан 7 хоногийнхоо хамгийн топ гэсэн постуудыг ингээд уншицгаая. За ингээд хамгийн топ пост маань What Ohio. One Piece яаж дуусах вэ? Үнийг ярихаас өмнө One Piece гэж яг юу вэ гэдгийг таах гээд үзье л да. Одоо маань үнийг ямар нэгэн алт эрдэнэс биш гэж хэлсэн. Тэгвэл юу ээж болох вэ? Харанхуй зууны үнэн түүх энэнд Marineford-ын жинхэнэ төрөлт хүртэл багтах юм аа. Харин энийг One Piece гэж үзээд Luffy маань яг олвол яах болоо. Рожер үнийг олохдоо инээсэн. Учир нь өөрийгөө энэ бүхнийг өөрчлөх хүн бишгээ мэдээдээ. Харин Luffy бол Dio-гийн хүслийг тээсэн хүн. Luffy олвол гарцаагүй дэлхийг өөрчлөх том тулаан болноо. Үүнд Marineford-ийн эсрэг далайн дээрэмчд хувьсгалын айрам Elbaf зарим нэг хаант улсад орноо. Харин аль ялсан талаас нь үдэж One Piece үннүү худлуу гэдгийг шийдэгдэх баха. Ингийн цэргийн ялвал юу ч өөрчлөгдөхгүй. Манай тал ялвал дэлхийн оронгоор өөрчлөгдөж Luffy-гийн хүссэн хүн болон өснөрөө хоол идэх дэлхий үүсэх юм аа. Wano-д Kaido-г зохихтой хэлсэн үгэ. За тэгээд жоохон нурчлаа. Залхууралгүй уншсанд баярлалаа. Ohio наа гэж байна. За үүний комментиг нь уншвал Unlucky Degree One Piece-ийг олоод Roger-ийн багийнхан 3 хоног найрлсан гэдгээ. Тэгэхээр One Piece гэдэг зүйл олон зуун жил дарсан сайн чанарын Binks Saka байх магадaltaй гэж боддгоо гисэн байна. Тэгэхээр One Piece-ийн талаар яг One Piece гэж яг юу вэ гэдэг талаар миний бодлыг хэлвэл энэ бичлэгний урт хүрэхгүй байх гэж айлж байна. Тэгэхээр One Piece гэж юу юм болоо? Энэ бүхнийг та нарт асуулт болгоод энэ хэвээр нь үлдээе да. За ингээд дараагийн манай пост бол хязгааргүй 58. Mihawk гэсэн пост байна. Mihawk унтдаггүй шалтгаан нь сэлэмтэй холбоотой байхаа. Dressrosa дээр Cavendish ухаан алтахаараа түрмэг балмад хяналтаас гардаг аа. Тэр нь сэлмийн хараалтай холбоотой гэж байсан баха. Хэрвээ тэрнтэй адилхан Mihawk унтвал сэлмийнхаа хараалтаа эзэмдүүлж хяналтаа алдна гэд Mihawk унтдаггүй байх. Бас Cavendish ухаан алдаад хяналтаа алдахдаа Mihawk-ийн нүдтэй ойролцоо болсон байдаг гэж байна. Вау, ер нь бол байж болох таамаг байна те. Ерөнхийн энэ сэлмийг нь хамгийн хүчтэй сэлмээ гэсэн байдаг. Тэгээ хамгийн хүчтэй хараалтай сэлэм гэж ордог шүү дээ. Тэгэхээр бас хамгийн хүчтэй хараалтай сэлмийн маань хараал нь яг юу байх болоо. Ерөнхий жишээн дээр ярил Zoro-гийн саяхан сүулт яг эзэмшин сэлэм маань Emma гэдэг Oden-ийн сэлэм байгаа. Ер нь хүчтэй хараалтай сэлмүүдийн нэг, мөн домогт сэлмүүдийн нэгэ гэж ярьдаг. Тэгээ Zoro-гийн хувьд бол хэрвээ Zoro хүчгүй байсан, жоохон сүлтэй, хүч нь хүрэхгүй байсан бол Emma-д бүх хүчин сорогдоод Zoro гэдэг хүн байх уугүй юу гэдэг нь бас тийм асуудал байсан. Тэгэхээр тэр хүчтэй сэлмийг удирдах чадсан Zoro байна. Тэр сэлмний хараалын хувьд бол эзэмшигчийн хүчийг сордог. Сорхийнхын хэрээр илүү хүчрхэг болдгоо гэж ярьдаг. За тийм байдалтайгаар Mihawk-ийн сэлэмч хүртэл ер нь хамгийн хүчтэй сэлмүүдийн бараг нэгт ордог гэж яригддаг. Тэгэхээр энэ хүү сэлмийн маань хараал бас Cavendish-тай маш адилхан шал нэг өөр нэг оршихуу гарч ирээд хяналтаа алддаг бас байхыг үгүйсэхгүй маа. За ингээд дараагийн маань пост OP бодвол юу гэж байгаа юм бэ? Ч та 12-14 гинэ. За эвдэж байгаад боллоо гэж бас нэг эвдэж байгаад болсон таамаг багш байна. За юу вэ гэвэл Dragon Zebek-ийн хүүхэд баха. Учир нь харц бол хамар нь тун төстэй. Тэгэхээр Garp охинтой гэсэн үг ээ. Garp-ийн охин Dragon-тай гэрэлсэн гэсэн үг. Dragon яг л Shanks шиг олсон баха. Дараа нь Dragon Garp-ийн охинтой гэрэлсэн. Luffy-г төрүүлэх явцдаа өөд болсон баха. Дараа нь Garp Dio-г хамтлахын тулд Dragon-ыг Monkey D. Dragon болгосон. Бас миний бодож байгаа зүйл буруу байхаа. Энэ таамаг бас магадгүй. AC подкастын Ace гэдэг. Тэгэхээр ээжээр нь овгуулсан. Тэрнтэй адилхан Luffy-г ээжээр нь овгуулсан байх. Харин Dragon-ыг Garp Rocksteady Dragon байсныг өөрийн Monkey D. Dragon болгож өөрчилсөн байхаа. Миний бодол юм шүү гэж. Нэрээ бодоод хахад Zebek яг ямар удам мөксаттай юм бэ гэдэг ерөөс хинч мэдэхгүй байгаа юм байна те. Окей. За одоо ч хүртэл би мэдэхгүй байгаа юм байна. За дараагийн маань Soft Buffalo. Big Mom-ийн төлөвлөгөө нурсан. Big Mom Loki Lolo хоёрыг гэрлүүлээд яг яах байсан юм бэ? Loki үлэмж битний хаан хүү. Тийм бол хаан болно. Loki Lolo хоёрын дундаас гарах хүүхэд харин хаан судлыг нь авнаа. Тэгэхээр Имен буюу Big Mom-ийн авраг биетүүдийн Loki болон Lolo хоёрын дундах хүүхдийн нэрийг барьж үлэмж битний айран байгуулж дэлхийг захирах байсан болоо гэж бодож байна. Lolo үүнийг мэдээд Loki-тэй гэрлээгүй байхаа гэж байна. Би бол анхандаа хайрын асуудал байсан байна. Энэ Lolo-гийн хувьд л гэж ойлгож ирсэн шүү. Гэтэ үнэхээр Loki-тэй гэрлүүлэхэд ингэсэн гэсэн юм ерөөсө бодож ирсэнгүй. Та сүүлийн үед үнэхээр ийм их комментууд яг илгээгээд байна. Магадгүй тийм бүх юм гарсан болоо да. Тэгээд өнөөдрийн хувьд би ингээд аль болох өөрийнхөө бодлыг айгүй товчхон илэрхийлье гэж бодлоо. Учир нь айгүй их постууд байгаа болохоор аль чадгаараа их пост унших хичээе. За ингээд дараагийн маань additional stick.
Акайно гэсэн пост нь. Драгон Акайно 2 цуг Маринд орсон байхаа. Гэтэ Драгон усан цэргийн тэнгэрийн луунуудын талаар олж мэдээд гарсан. Тиймээс Акайно Драгоныг үзий яддаг болсон. Яагаад гэвэл Маринефордод Акайно Луфиг Драгоны хүү гэж дуудсан. Бас Blackbeard Zebek биш Shanks Zebek байж болно. Blackbeard Luffy-г барахгүй. Учир нь Shanks Zebek, Shanks Loki-тэй, Luffy Copy-тэй болж сүүлчийн толоо боллоо. Энэ дээр plus Марин засгийн газар ийм үү Blackbeard Luffy-гийн тимд хувьсгалчтай харин бас нэмэгдэнэ. 5,000 хүнтэй флот Катакурич бас нэмэгдэх байхаа гэж бодож байна. Бичлэгтээ оруулаасай. Миний бодол юм шүү. За дараагийн маань пост маань Scene Introduction. Loki анх гарч ирэхдээ өөрийгөө Sun-God гэдгээ. Гэхдээ өмнө Luffy-гийн баг Elbaf-ын аралд ирж байсан. Тэгэхэд Loki нэг ч харагдаж үзэгдээгүй. Харсан бол Loki маш том биетэй байсан баха. Өөрийгөө Sun-God гэсэн. Гэхдээ Luffy-гийн жинхэнэ Sun-God хин нэгэн Loki-д Hito no Mi гэж хэлээд өөр жимс өгсөн баха. Тэр жимс нь миний бодлоор том жижиг болгох жимс баха гэж байна. За энэ талаар болохоор өмнө 7 хоногийн бүтэн пич дээр яг оруулсан гэж бодож байна. За тэгээд үзег байгаа бол тэрийг үзээрэй гэж зөвлөе. За энэхүү дараагийн пост маань Person Who Lost Gaban гэсэн байна. Саяхан гарсан нэг анги дээр BB-гийн crew-ийн Laffy-ийн хар хөлөг онгоц хөлгөсөн шатсан соривтой нэгэн хүмүүсийг усны эргүүлэг үүсгэж живүүлдэг гэж дурддаг. Энэ зураг нь фан арт шүү гэж байна. Хэрвээ Габан үнэхээр амьд тэгэл лав тайлтай ойрхон нэг арал дээр сүүлийн road poneglyph-ийг хамгаалж байсан ба өөр дээр нь хин нэгэн эрхийг маш удаан хүлээж байгаа хаа гэж байна. За next improvement inside. Тамаг Fujitaro цагаан сахалт 2 One Piece-ийг харсан байвал яах вэ? Цагаан сахалт хин нэгэн тэр эрдэнсийг олно гэж хэлээд харин Fujitaro болохгүй юм аа харсан гэж хэлээд байдаг. Болохгүй юм аа харсан болохоор нүдээс холсон гэж хэлдэг штэ нэрэ те. Үүний доор комментэн дээр нь Fujitaro бол муухай зүйлийг харсан болохоор өөрийнх нь нүдийг сохолсон гэдэггүй лүү гэж байна. За миний мэдхээр болохгүй юм аа харсан болохоор би нүдээс холсон гэдэг санагдж байна. За дараагийнх нь One Piece is meat гинэ. Ер нь бол байж болох юм те. Очаал гэсэн уул дүүрэн мах байвал гоё лээ. За дараагийн маань пост proper operation. Fujitaro бол One Piece харсан хүмүүсийн нэг. Тэр харсан даруйдаа нүдээс холсон. Хүмүүс One Piece-ийг нөхөрлөлийн хүч далай тэнгис гэж хэлдэг. Гэхдээ миний бодлоор эд зүйл байгаа. Яагаад хараа зохолсон гэдэг нь эд зүйл байгаа гэж бодож байна. Энэ миний бодол шүү гэж байна. Доор нь Person Who Lost коммент чигтээ хэрвээ би буруу санаагүй бол Fujitaro маш их бузар зүйлийг харсан тул нүдээс холсон гэж хэлдэг. Төрөний хавж байгаа шиг энэ. За дараагийнх маань consistent can. Дэрсэн малгайт баг 10 гишүүнтэй. Дэрсэн малгайт баг 10 гишүүнтэй. Учир нь Luffy-г хасаад бусд нь 9 гишүүн дээр Sunny нэмэгдэх юм шүү гэж байна. За Sunny-г бол яг хөлхийн гишүүн гэж явдаг ч гэсэндээ бас тийм 10 гишүүний нэг нь юм аа гэдэг тийм онол бол одоогор үнэхээр байхгүй хүмүүс тэгж ярьдагчгүй. Яалтчгүй нэг хүн бол орноо гэдэг. Одоогор яг мэдэгдэж байгаагаар болохоор Wano дээрх Kaido-гийн охин эсвэл Carrot гэж ярьжсэн бол манай Carrot маань хөлөгнөөс буугаа явцсан байгаа. Тэгээд хамгийн сүүлийн юм маань Loki юу, Vivi юу гэж ярьж байгаа шүү. За ингээд дараа нь Kotaki 040. Миний бодлыг харна уу гэж байна. За миний бодлоор Loki яаж хоригдсан бэ гэхээр учир нь Loki-ийн аав түүнтэй толдъё гэж Gomu номын дээр мөрийг тавьсан баха. Тэгээд Loki хожиж жимс авах гэтэл өөр жимс өгсөн. Засгийн газар харин Loki-г идсэн гэж бодоод хорьсон. Гэтэл Shanks Gomu номыг хулгайлж албаар Luffy-г далайн дээр юмшны хаан болно гэдгийг мэдээд идүүлсэн гэсэн үг. Shanks яаж ийм амар ирээдүг харсан бэ гэхээр Facebook YouTube дээр хамгийн их явагдаж байсан таамаг бол Shanks One Piece-ийн хамгийн шилдэг хаки эзэмсэгчээ. Тийм ч учраас харааны хаки гэхүү тэр нь Katakuri-г бүр давсан байх боломжтой. Тийм ч болохоор ирээдүг харсан байхаа. Өдийг хүртэл багийг жимсээ идээд усан живэгт нь Shanks аварсан. Үүнээс цааш Shanks нэг ч усан цэлж харагдаагүй. Тийм ч учраас жимс идсэн байх магадлал өндөр байхаа. Битгий буруу бодоорой. Энэ миний таамаг шүү гэж байна. Баярлаа. Гоё таамаг байна. За дараагийнх маань Unlucky Degree. 10 дахь гишүүн. 10 дахь гишүүний талаар бүгд Katakuri болон Kizaru Yamato гэдэргээ яриад байна. Одоо бол Straw Hat багийнхантай Vegapunk Lilith хамт байгаа штэ. Atlas хамгийн сүүлд Lilith-ийг та нарт даатглаа гэж хэлээд өөрийгөө золиоссон. Lilith энэ арлаас гарч байгаагүй гэд маш их баяртай байсан. Тэгэхээр Luffy-г оруулахгүйгээр 10 дахь хамгийн сүүлчийн гишүүнээр Lilith орох магадлал хамгийн их гэж бодож байна. Харин яагаад хин ч энэ Lilith-ийн талаар ярихгүй байгаад сонир санагдаад байх юм аа. Ерөнхий One Piece-ийн дэрсэн малгайт багийн гишүүдийн одоо хөлөг дээрх үүрэг ролын хувьд бүгд хувийн ийм үүрэг ролтой байгаа гэж ярьдаг. Жишээ нь Shanks маань ийм үүрэг ролтой гэмтэр яг бүгд хувийн үүрэг ролтой. За тэгэхээр одоогоор дэрсэн малгайт багийн
хөлөг дээр яг ямар үүрэгрэл дутуу байгаа вэ гэдгээс шалтгаалаад хинбэ гэдг нь айгүй сонирхолтой байгаа болохоор хүмүүс янз янзын л юм таамаг төвшүүлж байгаа шүү. Таамагаа төвшүүлсэнд баярлалаа. За дараагийн маань таамаг болохоор person who lost. Blackbird дээр оруулах гэсэн боловч жоох ойлгомжгүй бол нахяа гэж байна. Blackbird-ийн төлөвлөгөөг таамаглах гээд үзье. Blackbird одоогоор 2 чөтгөрийн жимс эзэмшиж байгаа нь мэдэгдэж байгаа. Ихэнх хүмүүсийн таамаглагаар Blackbird дотор 3 үний сүнстэй. Түүний 2 нь Devil Fruit идсэн. Үлдсэн нэгд нь Love-ийн Open номыг идүүлэх гэж байсан баха. Яагаад гэвэл Blackbird нь Rockstar Zebek-ийг бараг бурхан шиг шүтдэг. Одоогоор Zebek нь үхсэн амьд мэддэхгүй байгаа. Миний таамаглалаар л тэр үхсэн түүнийг хаана оршуулсныг ганцхан Blackbird мэддэг. Харин ингээд энийг үнэн гэж үзвэл тэр Love-ийн Open номыг ашиглан үхшгүй болгодог мессийг ашиглан буцаан амьлуулах түүнийг empty throne-д нь суулгах зорилготой байгаа. Edward, Zebek, Blackbird-ийн эсрэг Luffy, Loki ба бусад холбоотнууд. Үүний эсрэг Emu болон 5 Gorose мөн Marineford зүгээр л таамаглал шүү гэж байна. За доор нь ямар ч комент алга. За тэгсэн чсэн би үүн дээр яг өөрийнхөө бодлыг хэлье гэж бодлоо л доо. За Edward дээр яг хин хоорондоо тулдах юм бэ гэхээр ер нь айгүй ойлгомжтой болоод байгаа. Sword нийгэмлэг бол Luffy-гийн талд орж магадгүй гэсэн айгүй өндөр магадлалтай. За ингээд бодохоор Marineford эсрэг угаасаа Дэлхийн засгийн газар болон Marineford. За бид нар одоо Дэлхийн засгийн газар хэр хүчтэй вэ гэдгийг сайн харсан байгаа. Тэгэхээр Дэлхийн засгийн газар эсрэг бүх хүмүүс гэж яг миний бодлоор бодож байгаа. За Edward дээр Zebek болон Blackbird амилсан гэд нэг тал болоод гарч ирсэн ч гэсэндээ Luffy-тэй хамт тулдах юм болов уу гэж би гордоод байгаа байхгүй. За сүүлийн дай маань яг хоёрхан тал байвал айгүй зүгээр ахаа гэж би ер нь боддог. Тэгээ хоёр талдаа ингээд яхаа өстөн дайсан ч гэсэн найз болж болдгиймаа гэдгийг One Piece дээр яагаад харуулж болохгүй гэж. Тэгээ дээрэс нь ингээд даймаа Luffy-гийн талд буюу талаан дэрэмсийн талд эргээд One Piece-ийг оллоо. Ингэсэн үед болохоор One Piece-ийн төлөөх тулаан гэдэг яг хамгийн сүүлийн хамгийн алгаантай тулаан гарах юм болов гэж би айгүй горддог. За үүн дээр угаасаа Blackbird эсрэг Luffy-гийнхэн бичсэн бичлэгэн дээрээ хальталт дурдж л байсан баг. Blackbird-ийн багийн гишүүдийн яг ингээд эсрэг хөлбөрүүд нь юм байгаа юм бэ гэхээр манай дэрсэн малгайтнууд маань яг ингээд эсрэгцээд таарад байдаг. Тэгэхээр ер нь хамгийн сүүлийн тулаан маань Blackbird эсрэг Straw Hat гэж яг гарах юм болов. За энэ бол мэдээж ялгаагүй та нарын бодолтой адилхан. Энэ бол зөвхөн миний бодол шүү. За ингээд өнөөдрийн махаан бичлэгийг энэ хүрээ дуусгая гэж бодлоо. Тэгээд маш олон комент, постууд орж ирсэн байна. Тэгэхээр та нартай ингээд нэг юм хэлье. Reddit дээр хэдүүлээ ингээд 245 болоо болсон мэл тэг энэ бичлэгийг хийх үед. Анх бол 10 хэдэн гишүүнтэй байхад би ингээд бүх постуудыг уншдаг байсан. Одоо яг унших пост маань айгүй олон болсон байна. Яг энэ чигээрээ One Piece-ийн community-г би ингээд яг төвлөрүүлэхийг хүсэж байгаа болохоор Reddit дээр ийм community үүсгэсэн байгаа. За энэ чигээрээ энэ маань илүү гоё өргөжөөд миний ингэж үүрэг оролцоогүй цааш яваад байгаасай гэж айгүй хүсэж байна. За тэгэхээр энэ бол Бүтэн Piece-ийн 4-р дугаар байлаа. Бүтэн Piece-ээ хийгээд ингээд 4-7 өнгөрсөн байна. 1 сарын хугацаанд хэдүүлээ маш олон Бүтэн Piece-ийн гой таамагуудыг харлаа. Цаашдаа олон гой таамгийг харнаа гэж найдаж байгаа шүү. Та бүхэнд үнэхээр их баярлалаа. Энэ нүрээд бичлэгээ дуусгая да. Silver Phoenix байлаа. Баяр та.